Эргүүлэн 12 дугаар бүлэгт хүний бэлгийн эрхчлөө халдашгүй байдлын эсрэг гэмтэргийг зөөлжилж хүндрүүлэх нөхцөлтэй бол 20 хүртэл жил цаашлаад бүх насаар нь 20 хэл онох хуультай. За тэгвэл эргийн шиг ангийнхан 7 залуу хүчирхийлсэн гих чигшүүрт хэргийг хохирогч өөрөө олон нийтэд дийл болгосон. За түүний хувьд энэ хэргийн хөөн хэлцэх хугацаа дуусч гэмтэтгэлүүд ял завшихгүй хэмээн болгоомжлснаа илэрхийлсэн. Тэгвэл хэрэг үлдэгдээд 14 жилийн хугацаа өнгөрсөн байна. За харин цагдаагийн байгууллагаас хэргийг сэргээн шалгаж эхэлсэн бөгөөд хуульчдын зүгээс хүчингийн хэрэг хүндрүүлэх нөхцөлтэй бол хөөн хэлцэх хугацааг 20 жил хүртэл тооцох боломжтой гэж тайлбарлаж байна. За хохирогч ишийн зүгээс нийтдээ 4 өмгөөлөгч авч улсын мөрдөн байцаах газарт хандхаар болсон байна. Толгойгоо эргүүлээд хажуудаж харсан чи манай анги хэрэгтэйчүүд чагсаа зогссон байсан. Эндээс гараад дараа нь өхье гэж бодсон. Миний бие бага болцсон байсан. За соёл урлагийн их сургуулийн соёлын сургуулийн 2 дугаар дамжааны оюутнууд 2011 онд ангийнхаа охиныг мансууруулж бүлэглэн хүчирхийлж гутаан дарамжсан байж болцсохгүй ноцтой гэмт хэрэг олонний анхаарлын төвд ороод байна. Энэ хэрэгт хамааралтай байж болцсохгүй 7 эрэгтэй 2 эмэгтэй зураг нэрс цахим орчинд цацагдаад байна. Тэгвэл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлж шалгаж хэлжээ. Харин өмнө нь ямар учраас 3 удаа хэргийг хэрэгсэхгүй болсон бэ гэдэг дээр цагдаа прокурорын байгууллагууд амаа өдүүлсэн аятаа мэдээлэл өгөхөөс татгалзсаар байна. За нийслэлийн цагдаагийн газраас прокурор зөвшөөрсөн тохиолдолд мэдээлэл өгнө гэхээс өөр тайлбаргүй байна. За ноцтой тэргийн талаар шүүгдүүлсэн хохирогч ишийн хувьд өмгөөлөгч Булгамаа тэргүүтээ нийт 4 өмгөөлөгчтэй ажиллахаар болжээ. Тэд улсын мөрдөн байцаах газарт хандхаар болсон байна. Би бол одоо хуульч хүний хувьд нэг зүйлийг онцлно. Энэ хэрэг шийдэгдэнэ. Энэ гэмт хэрэг үйлдсэн улсууд цаг хугацаанаас үл хамааран хариуцлага хүлээх учиртай. Хууль нь бол одоо хүн бүрт нээлттэй үйлчлэх, ямар нэгэн арын хаалгагүй үйлчлэх хуулийн зохицуулалт өнөөдөр Монголд байна. Тийм учраас чи төвчээр алдаж болохгүй, шантарч болохгүй. Харин чиний эрхийг хамгаалах үүднээс гэрч хохирогчийг хамгаалах цагдаагийн ерхий газрын дэрэгдэх байр байдаг. Өнөөдөртөө багтаагаад хүсэлтэд илэрхийлээд хамгаалтанд орох хэрэгтэй. Ямар шалтгааны улмаас хэрэг өмнө нь хэрэгсэхгүй болж хаагдчихсан гэдэг асуудал дээр бол хэргийн нөхцөл байдал нотох баримттай танилцж байгаад би бас дүгнэлтээ хийн. За бүлэглэн үйлдсэн хүчингийн гэмт хэрэгт хөөн хэлцэх хугацааг 12 жилээр тогтоосон байдаг. За гэхдээ хүндрүүлэх бусад нөхцөлийг харгалзаж үзвэл 20 хүртэл жилээр тогтоох боломжтойг хуульчид онцолж байна. Тиймээс энэ хэргийн зүүлчлэлийг прокурорын байгууллага хэрхэн тогтоохоос шалтгаалж хүндрүүлэх олон нөхцөлтэй тохиолдолд ялын санкцийг 15-аас дээш жилээр тооцож хөөн хэлцэх хугацааг 20 жилээр тогтоох боломжтой гэж тайлбарлалаа. Ганц хүн үлдчихв, эсвэл ингээ олуулаа хүндрүүлэх шинжтэйгээр тохуурхан доромжилж үлдчихв гэдгийг нь тогтоох хэрэгтэй байдаг. Тэгээд тогтоосныхаа дараа энэ яг өөрөөр хэл хүндрүүлэх шинжтэй үлдчихэж байгаа бол зарим гэмт хэргийн хөөлц хугацаа чи 20 жил واخгүй. Тэгэхээр тэр хэргийг шалах хэрэгтэй гэсэн. За түнчлэн хэргийг хуулийн байгууллага шалгаад хөөн хэлцэх хугацааг 12 жилээр тогтоож гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн 20 талаас мултралаа гэхэд үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас учруулсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм байна. За үүнд хөөн хэлцэх хугацаа шаардахгүй гэлээ. Эрүүгийн хэрэг нь хэрэг хөөлцөх хугацаа дууссан байж болно. Тэ? Ингээд бодтойгоор шалгахтаад яг ингээд тэр эрүүгийн хэрэгт гомдол гаргаад тэр момент тэр мөчид гэмт хэргийн хөөлцөх хугацаа дууссан байж болно. За энэ тохиолдолд мөрдөгч хийх ёстой ажлыг бүрэн хийж дуусгаад энэ хүн гэмт хэрэг үйлдэж гэдгийг тогтоосон байх хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт гин буруутаа гэдгийг шийдээд хэрэв шүүхтэр явж байгаа шүүх гин буруутааг нэслэж шийдээд шүүхийн шатанд байгаа шүү дээ. Тэгээ цагаатах тогтоол гаргадаг. Мөрдөн байцаалтын шатанд байгаа тохиолдолд прокурор хэрэг хэрэгсэхгүй болгож байгаа. За энэ хэрэгсэхгүй болгосон шийдвэр тогтоолыг үндэслээд тухайн хэргийн хохирогч эрүүгийн шүүхэд тэр гэмт хэргийн олмоос учирсан гим хороо иргэний шүүхэд нь хэмжил гаргаад шийдвэрлүүлээд явдаг. Ийм л практик одоо үйлчилж байгаа. За эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн болон тухайн гэмт хэргийг мэдсэн ч тасан зогсоохыг оролдоогүй, хуулийн байгууллагад мэдэгдээгүй, орон байраар хангасан гэд хэргийн холбогдогчдыг тодорхойлсон байдаг. Иймээс хэрэг гарах үед болоод хэрэг гарсны дараа уг хэргийг мэдж байсан хүмүүс бүгд хариуцагчаар татагдах боломжтой юм а. Түүнчлэн сайн сайханд дагуулна ураатай соёл урлагийн их сургууль оюутнуудынхаа үйлдсэн байж болцсохгүй жигшүүрт гэмт хэргийг тухайн үед мэдж байсан уу гэдэгт хариулт хайсан боловч захирал удирдлагууд нь хуралтай, сургалттай гэдэг шалтгаанаар тайлбар өгсөнгүй. Соёл урлагийн салбар гэдэг олон нийтийг гээгэрүүлж нийгмийн сайн сайханд уриалж байх учиртай. Гэтэл эсэргээрээ тус сургуулийн оюутнууд төгсөгчдтэй холбоотой эрүүгийн ноцтой хэрэгүүд шил шилээ дараа нь дуулцсаар байгаад боловсролын яам анхаарах цаг болсныг харуулж байна.